Сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бодиг ТV подкаст маань өмнөх сэдвээр манифест хэмээх сэдвийг сонгон та бүхэндээ сонирхтон хүргэсэн бол удаах сэдвээр удахгүй болох гэж буй цагаан сарын үүх түүх, ёс уламжлал болон ирж буй гал морин жилийн өнгийг ярилцахаар Бодиг ТV-ийн хөтлөгч миний бие болон Бодиг ТV-ийн админаар бэлэн болоод байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр юм цагаан сар гэдэг сэдвэнд хүмүүс одоо ямар үүх түүхтэй болоо гэдэг дээр бас гайхдаг байх. Монголчууд эртнээс яаж ер нь тэмдэглэж ирсэн юм болоо? Сонсогчдод үүнийг хэлвэл сонирхолтой юм болов? Нүүдэлчин ахуйтай монголчуудын хувьд бол ер нь бэлгийн тооллыг ашиглаж өдөр сараа тооцоолж ахуй үйл зүйлүүдээ хийсээр ирсэн. За одоогоос ялгаатай нь гэх юм бол эрт цагта цагаан сарыг одоогийнх шиг хаврын ихэнх сард биш намрын сүүл сард тэмдэглэж исэн байдаг. Оо тийм үү. Тэгэхээр намрын сүүл сард эхэлсэн гэхлээр одоо ингээд хавар болоод байна шүү дээ, тийм. Ямар учиртай юм бол? За өмнө нь бол одоо намрын сүүл сард буюу одоо өвөл цагийн ухтаж гэсэн өвөл цагаас өмнө ингэж тэмдэглэдэг байсан нь болохоор одоо өвөл цагийн тэр хахир хатуу хүдэнднийг те нүүдэлчин арт хүн болоод одоо мал аж ахуйд бас хүндхэн болж өнгөрдөг үе байдаг шүү дээ. Тий. Одоо тиймдээ тэр намрын сарда одоо тарга твэргээ авсан үедээ одоо тэр өвлийн хүйтэн сэрүү орж урчууны эхлэхээс өмнө ингэж өвөлдөө бэлдэж эхлэх үедээ тэмдэглэдэг байсан гэсэн. Гэхдээ болохоор одоо өвгөө төгшөөддөө тий дэм болж өвлийг үнэтэй сайн даваарэ гэж ингэж бэлэгдэж одоо золгохдоо ч гэсэндээ одоо тэр залуу хүмүүс нь тий одоо залуу насныхаа тэр айг ирчмээ ингэж өвд буурлуудынхаа тохооноос нь түшиж ингэж өгдөг. За тэгээд эргүүлээд одоо хөгшчүүлэн ч гэсэндээ одоо тэр балчир хүүхдүүдтэй бас одоо идэ будаа одоо тэр хураасан тий шүүсээ ингэж барьж дайлж эргүүлж бас ингэж гарыг нь цайлгаж үтдэг байсан гэсэн үг. Нэмээд хэлэхэд бас одоо байгаль одоо тэнгэрийн уд хаахаас өмнө буюу одоо цасаар учигдаж ингэж байгаль их одоо унтахаас өмнө уул усны эздүүдтэй бас одоо өөрсдийн удам уураг мал ахуйгаа даатгаж ингэж эдэний дээж барьдаг байсан. Ямар сонирхолтой юм бэ те. Тэгэхээр одоо хизэнээс одоо хавраас одоо тэмдэглэж ирсэн юм болов? Хавраас тэмдэглэж ирсэн нь болохоор одоо их Монгол улс буюу Чингис хааны үеэс эхэлж цагаан сарыг одоо өвлийг үнтэй давлаа тий уран хаварт ингэж өвд буурлуудтайгаа ингэж одоо мэд золголоо гэж ингэж одоо эргэж ирж зоолгодог. Одоо идэ будаагаар ариун тий мал төлөөр дүүрэн уул усан ч гэсэн ургамал нь одоо цэцэглэж сайхан жил байхыг бэлэгдэж хаврын ихэнх сартаа тэмдэглэдэг болсон түүх байдаг. Одоо бас нэмээд хэлэх юм бол одоо өвлийг үнтэй давлаа тий одоо эргээд дахиад ингээд уран цагтаа эрчим дүүрэн тосож авъя гэж бэлэгддэг байсан гэсэн үг. Хавар гэдэг чинь өөрөө бас одоо адилхан одоо илүү бас хатуу илрэлтээр тоосогддог. Одоо газар ногооны шим тий малын тар хүч хүн малын амтны тамир тэнхэж гисэн ингэж одоо буурсан цаг үе байдаг гэсэн үг. Тиймдээ одоо энэ хаврын уран дулаан цагаа ингэж тосож өрөөж ингэж буян зүшгээ ингэж хурааж бас одоо эрчим дүүрэн тосё гэж ингэж бэлэгдэж хийдэг болсон гэсэн үг. Ерөнхийдөө бол. Тэгэхээр одоо ингээд эрчимээ тосно гэж ярьж штэ тий. Тэгэхээр энэ жил бүрийн онцлог байгаад байна тийм үү? Одоо ямар эрчим одоо тусгаад байна тийм үү? Тэгэхээр одоо мөн гал ус төмөр гэдэг ийм мах бодууд хилэгддэг. Эдгээрийг ер нь товчхон ингээд тайлбарлаад хэлээд өгвөл. За ер нь бол эхлээс нь яриг гэх юм бол одоо монголчуудын өвөг дээдс бол хүннөө нар те одоо анх 12 жилийн тооллыг зохиосон гэдэг. Одоо үүнээс цааш одоо хожим нь одоо Хятадын хан улс цаашлаад Япон, Солонгос гэдэг ингээд Азийн орнуудад дэлгэрсэн. Хүннөөчүүд яаж ингэж харсан бэ гэхээр одоо нар салхи, шуурга, цас, бороо, аянга, одоо үер ган гачиг гээд эдгээр байгалийн үзэгдлүүдийг нар сарны эргэлттэй нарийн холбож цаг үйлрлийг ажиглаж ирсэн байдаг. Тэр ажиглалтынхаа үндсэн дээр
жилийг одоо 4 улиралд хувааж 4 улирлаа 12 сар болгож хуваагаад тухайн жилийн онцлогоос нь хамааруулаад өөрсдийнхөө амьдралд ойр байдаг эсвэл шүтдэг амьтдынхаа нэрээр нэрлсэн байдаг. За тэгээд 12 жил нь байгалийн 5 махбод болох гал, шороо, төмөр, мод, ус гээд одоо бүр дэлгэрүүлэх юм бол гал буюу улагчин, шороо буюу шаргачин, төмөр буюу цагаагчин, мод буюу хөхөгчин, ус буюу харгачин гээд ингээд 5 өнгөөр нэрлээд 12 жилээ энэ 5 удаагийн давталтаар тооцож нэг 60 гэж тоолдог байсан гэсэн. Ингэхдээ жилээ бас 90 болгож тоолдог. Одоо улаан, улагчин, харагчин, хөхөгчин гээд. Одоо ингээд тэр байгалийн 5 өнгийг бас ингээд бид нэр одоо эргэлдэж байдгийг илүү сайн анзаардгүй гэх юм уу? Одоо жишээлх юм бол жил болгоно л 100 болдог, өвөл болдог. Одоо ихтэй тэр 100 болгоны одоо нар бороо салхи тэр аран шин тий бүгд хоорондоо өөр байдаг штэ. Тэгэхээр одоо тэр жилийн давмгай мах хойд нь одоо тухайн жилийн ерөнхий одоо энерги эрчмийн тий өнгө аясыг тодорхойлж идэгөө гэсэн үг. Айгуу сонирхолтой. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо 17 дугаар 60 гэх мэтлэн ингээд 60-аар тоологддог нь болохоор 12 жилийг ингээд одоо 5 удаа одоо 5 мах удаа тойрон нэргэлдээд түүнээсээ хамаарат одоо 17 дугаар 60-ны болоод байгаа юм байна гэдгийг одоо үзэж түмэн илүү ойлгосон болов уу гэж ухаж байна. Тэгвэл 6 нь одоо үүнээс одоо хамаарч үүссэн байх нь тийм үү? Тийм. Одоо тэр байгалийн мах бод одоо тэр эрчмийн ирэлтийг үржилж тоолол гаргаж одоо тэр эрх жилийн байгалийн өнгөө харахыг ерөөдөө 6 гэдэг байгаа. Одоо 6 гэдэг чинь зурагцсан зам өрөө гэсэн үг. Одоо энийг бол хин нэг ингэ зохиож гаргаад те ингэж байгаа юм биш. Одоо эн чинь өөрөө одоо тодорхой давтамжаар ирэлддэг байгалийн өнгө зан аран шиг гэж ажиллаж тоолж гаргасан одоо 6 гэсэн үг. Их сонирхолтой юм аа. Тэгэхээр одоо жил бүр одоо онцлог одоо тухайн жил 12 жилээр нэрлэгдсэн байна тийм үү? Тэгэхээр энэ жил нь одоо тийм онцлогтой мөн одоо гал ус төмөр гэх мэт энэ хилэгддэг эдгээр товчхон одоо ингээд тодорхойлж хэлвэл. За одоо ямар жил гарч ийн гэдгээс хамаарат бас өөрийн одоо онцлогтой одоо тухайн эрчим одоо зан аран шиг энергитэй эдгээр зүйлээ агуулж ийна гэсэн үг. Одоо ингэж одоо тухайн тэр одоо байгалийнхаа тий өнгө мах бод одоо тухайн жилийн онцлог энерги эрчим гэдгээсээ хамаарч одоо тухайн өнгө гэсэн үг шүү дээ. Түүндээ ингэж зохицож одоо тэр зон олон тий түм болоод нөө тэр мал аж ахуй амьдрал зүйлээ ингэж уялдуулж зохицуулдаг гэсэн үг. Бас одоо 12 жилийн одоо тэр байгалийн өнгө эрчимдээ тааруулж бас байглаа аргадаж одоо тахилга ёслолч гэсэн ингэж үйлддэг байсан гэсэн үг. Одоо жишээлбэл одоо сая могоо жил ингээд гараад дуусгаж байна. Могоо жил гэх юм бол одоо онцлог нь юу байдаг вэ гэхээр одоо илүү усны гүйдэл ихсдэг. Одоо усны эрчим илүү ихсдэг гэсэн үг. Одоо тиймдээч лусууд илүү их үүлэндээ ордог гэсэн үг. Тийм болохоор одоо могоо жилдээ бол тахилга ёс нь бол усын тахилга байх жишээний. Одоо л гал моржил гарч байгаа. Одоо моржил гэдэг чинь илүү одоо зоригтой, эрчтэй, хүчтэй тий. Үүн дээр нэмээ дахиад одоо тэр мах бод нь ингээ гал болоод ирэхээр илүү л одоо зоримог хүчтэй. Одоо яг л тавьж байгаа моршил байна гэсэн үг. Ерөнхийдөө. Тэгэхээр одоо тахилга ёсн ч гэсэн хэмрэг тахилга гэдэг ингээ өөр өөрийн онцлог эрчмээсээ ингэж шалтгаалаад өөр байна гэсэн үг. Түүндээ ч гэсэндээ одоо бид нэр аж байдал одоо тэр байгалийн өнгөө харж тэнгэр газраа харж тий зохицуулдаг гэсэн үг. Аргадаж гэх юм. Энэ сонсогч нарт бас үнэхээр сонирхолтой сонсогдож байгаа л уу гэж бодож байна. Тэгэхээр энэ одоо ямар жил гарч байна вэ? Тухайн жил нь ямар мах бодтой байна? Түүнээс нь хамаарат одоо бидэнд болон аж байдалд ингээд нөлөөлөд байна гэсэн үг юм тийм үү? За цагаан сарын ёсныхоо тухай ярих юм чинь одоо тэрийг эхлээд сайн тайлбарлаж агаад гал моржил яг ямар байх юм, ямар өнгөтэй байх юм, бид нэр юуг анхаарах юм, одоо юуг илүү эрхэмлэх юм гэж юм ийм зүйлүүдээ бас илүү дэлгэрэнгүй ярил зөвөр ах гэж байна. За. Тэгвэл цагаан сарынхаа ёс уламжлалоо оръё тийм үү? Одоо цагаан сарын шинийн нэгэн болохоос өмнө битүүлэх ёс гэдээ эхэлдэг. Тэгэхээр энэ монголчууд маань одоо битүүлэх гэд бас янз бүрээр л ярьдаг. Яг энийг тодорхойлгоод өгөөч. За.
битүүлэх гэдгийн хувьд бол битүүлэх гэдэг нь зөв. Тэгвэл битүүлэх ёс гэж яг юу вэ? Үүнийг та дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Битүүлэхээсээ бид нар цагаан сарын одоо шинэ нэгний өглөөний өмнөх өдөр буюу 1 жил дуусч одоо шинэ жилдээ золох яг тэр өмнөх өдрөө хийдгээ. Тэгээ энэ нь юм бол одоо өмнө нь намрын адаг сард хийдэг байхад хүртэл бас адилхан. Одоо тухайн цагаан сарын өмнөх өдөр буюу яг өмнө жилийн сүүлийн өдрөө хийдэг гэсэн. Энэ нь одоо ямар утгатай гэхээр одоо нэг ёсны 1 жил битүүрч төгсгөн мэлэгдэл. Одоо 1 жилийн үйл хэрэгээ одоо үдэн дүгнэж тэ дараа жилээ угтаж домнох учиртай юм ёстой өдөр байдаг. Энэ өдрөө болохоор бид нар одоо элдв хар муугаас хол байж битүүний өдрөөс өмнө тэ одоо хана хаяагаасаа эхлээд одоо сайхан одоо хэр буртаггүй тоос шороогүй те мэд болгож цэвэрлэн за дээлийн хормой те одоо хувцас одоо тэр худаг хоёр хударганыхаа ч гэсэн одоо хэрвээ онгорхой цорхой байвал одоо онгорхой цорхой зүйлгөө болгож битүүлж хааж ойно за ив түнжин тасарсан те одоо хилам хийсэн хэрүүл тэмцэлтэй за эсвэл одоо нэг өөрнөхөлтэй байдаг ч юм уу ийм зүйлтэй бол бас зорж очиж уулзаж ингэж ивээ бас засаж ингэж нийт хийдэг. Одоо энэ нь бол нэгтэйд хэлэх юм бол ер нь илээрч тэр далдаарч тэр те одоо нүдэнд үзэгдэх тэр одоо нөгөө тоос шороо те одоо хэр бузар буртаг зүйлээсээ ч гэсэн сална. Одоо ямар ч одоо тийм онгорхой цорхой зүйлгүй болгоно. За далдаараа ч гэсэндээ одоо хэрүүл ам хийсэн одоо ус сансан ч юм уу гомдол тээсэн ч юм уу те эдгээр зүйлүүдээ бас ингэж одоо гээж цэвэрлэж те одоо уурчлагыг нуучилж одоо эргэж эвлэрхтэй нэвлэрх гэдэг ч юм уу ингэж бас далдаасаа ч гэсэндээ ингэж одоо бие сэтгэлийнхаа сэвээ ингэж үргээж гээдэг ийм өдөр байдаг. Тэгэхээр аюу чухал өдөр байна штэ бас тийм үү? Тийм. Одоо тухайн жилийн сүүл учраас одоо хар муу бүхнээ үргээж хөөргөн гэж галаач гэсэн ширгэлж одоо шөндөө галаач гэсэн таслахгүй манаж бас гэрээсээ гадуур ингэж хонолохгүй ингэж битүүлж хондгоо гэсэн үг. За бүр дэлгэрүүлээд бас одоо зөвхөн хүмүүс дээр гэхгүй ингээд одоо уул усны эзэд мал амьд дээр ч гэсэн яриад үзэх юм бол одоо байгаль уул усныхаа эзэд те одоо өвөгдөөд сахиус нь бас одоо эргэж одоо тойрноо гэж одоо өрхөө ингэж нээж замыг нь бэлдэж те одоо галын урдаа юм уу хоймортой идээд саж бас бэлддэг байсан. Энэ нь ямар утга учиртай гэхээр одоо өвгөд төгшөд одоо буурлууд те онгой тэнгэрүүд ингэж одоо үүдээр бус өрхөөр орж иж галан дээр суудаг. Одоо ингэж эдээ ундаанаас зооглож одоо тэр хахир өвлийн хэцүү цагт те уул усны эзэд нь ивэж одоо тэр удам уургийн онгой тэнгэрсэн ч гэсэндээ ингэж хамгаалж яваасай гэж ингэж домнож даатгадаг байсан гэсэн үг. Энэ нь бас одоо эрт үеэсээ эхлээд одоо байгаль ихтэй өвөд хөгшдөө хүндэтгсэн одоо орчлон дээр те одоо байгаль дээр зөвхөн ингэж хүн мал ойр ганцаар амьтай бишээ уул ус тэнгэр газартайгаа бас холбоотой гэдгийг ингэж ухамсарлаж мэддэг байсан учраас ингэж домондог байсан. Тэгэхээр одоо айгүй чухал энэ зүйлийг одоо монголчууд маань бас битүүрэх гэдэг ингээд бас жоохон алдагдуулах юм уу эсвэл жоохон буруу зуруу хэллээд байдаг. Үүндээ бас манай сонсогч нар маань анхаарч үзээрэй. Мөн яг үүнийг ойлгож аваарай гэж хүсмээр байна. За цааш нь дэлгэрүүлээд ярих юм бол одоо амьтад хүртэлтэй одоо намрын цагтаа ингэж өвөлдөө бэлдэж одоо илж ирчмээ дүүргэж тав твэргээ авч одоо өвлийн хүүд ормогч одоо тэр идэж тижээлээ ингэж дагаж ичдэгтэй адилхан одоо тэр намартаа ингэж хурааж бэлтгэсэн идэ будаа одоо тарга авсан маалынхаа тэр шүүсний одоо битүүг нээж идээжийг нь эхлээд галын эзэн сахиус өвөддөө өргөн байрсны дараагаас одоо гэрийн эзнээс эхлээд тэ ингэж нар зүв тойрж одоо насныхаа ингэж ирэм дараагаар сууж цай ундаа хүртэж ингэж идэ шүүсэндээ хүрдэг байсан. Одоо яг битүүний битүү зоо гэх юм бол одоо ирүүн заагаагүй хоньны битүү толгой юм уу? Хүчүү байдаг. 50-д эдэг ёсны хүртэл эндээ юм ба штэ. Тийм. Чингисийн үеэс одоо хавар цаглуу шилжиж цагаан сарыг одоо хийж эхэлсэн гэдэг. Одоо түүнд нь бас ингээд тухайн үед нь эдээнийхэн дээжийг өргөөд одоо бид нар
ширээгээ засахтаа хамгийн түрүүнд одоо тавхтаа хэвэн бовоо тавиад одоо ууц өвчгөө тавьдаг бол үүн ингээд ер нь бол одоо өвөг дээдс болон мөн галын эцэдтэй ингэж өргөл барьц бас нэг бодлын тавьж ирсэн нь одоо нөө ийм ясан бас үүсгэсэн юм байна гэж ухлаа тийм үү. За цагаан сарыг одоо хаврын ихэнх сард хийдэг болсноос хойш гэсэн үг. Одоо битүүний өдөр чинь одоо тухайн жилийн одоо өвлийн адаг сарын сүүлд хийж ийна гэсэн үг шүү дээ. Өмнөх өдөр нь гэсэн үг. Ингэхийн нас одоо өвлийн тэр хэцүү цагийг элэг бүтэн үнтэй давсан гэж одоо хураасан бүхнээ заадалж найрлах баяр болсон гэсэн үг. Энгийнээр бол битүүний өдрөө ч гэсэн адилхан одоо өрхөө битүүлэлгүй те галаа таслалгүй ингэж эдийн одныхаа дээжийг бэлдэж тавьдаг. Одоо хэдийн өвлийг одоо үнтэй давсан ч гэсэндээ өвөл одоо нөгөө хүн мал амьтаны одоо тэр бие илж дулаанаа хадгалах гэж ингэж маш их одоо эрчмийг ингэж зарцуулж ачаалдаг болохоор хаврын уйлралч гэсэн одоо нөгөө хүн нь салхи нэвтлэх мэд одоо нэмгэн дархлаатай гэж ярьдаг. Одоо биднээс ярих нь одоо хаврын салхи хавраа нэвт гэж ярьдаг. Одоо хавар их ядаргаанд орлоо гэж ярьдаг шүү дээ. Одоо энтэй адилхан ингэж одоо тийм нэмгэн дархлаатай ингэж болж одоо тэр мал амьтан хүртэл ингэж сүлдэж ядарч одоо тэр үлдсэн сүүлийн тэнхээгээ ингэж үр төлөө үлдээхтэй зориулан эцэж турж ядардаг. Тиймд одоо хатуу хавар сард бас элэг бүтэн их амгалан байхыг даатхан домнож ингэж өнгөрүүлэх тийм өдөр болсон гэсэн үг. Одоо мэдээж бол нар жарахаас өмнө те эдээ шүүсээ ингэж мэдээ засаж тавин за эхлээд одоо галаа сайхан ширэглээд те одоо түүний өмнө нь одоо бүх тэр одоо хэр буртаа ингэ зүйлээсээ одоо сив зүйлээсээ салчихсан байна. Одоо ямар ч онгорхоо цоорхоо зүйлгүй болсон байна. Одоо эн чинь шинэ жил одоо айлчилж ирээд те одоо бид нэр ингэж цагаан гэж ингэж бэлэгдэж хийж байгаа те одоо их сайхан эрчмээр ингэж дүүргэж одоо ерөөл одоо тэр буян цагаан шээ ингэж тосож авах гээд байгаа шүү дээ. Одоо тэр шинийн сайн өдрүүд те тийм учраас түүндээ ингэж бэлдэж ингэж одоо мундаг ингэж өнгөрүүлдэг өдөр ахны гэсэн үг. Их сонирхолтой. За тэгэхээр галаа ингээд манад эрчүүд нь гэлтгүү ер нь гэр бүлэрээ гэрээсээ гарахгүй хоноод маргааш шиний нэгэн боллоо. За эрчүүд нь нараа харгана гэд явдаг. Ер нь мөрөө гаргана гэд мөр гарганаа гэд хэлдэг монголчууд маань те. Тэгэхээр энэ мөр гаргах тухай дэлгэрүүлээд ярил. За мөр гаргахыг ярихаас өмнө ер нь одоо битүүний өдөр маань өмнөх өдөр нь дуусчлаа. За ингээд нар мандаад те одоо тухайн одоо шинэ жил гараад те одоо шиний нэгний өдөр ирлээ. За энэ өдөр өглөөнөөс эхлэж юу яах вэ гэдэг ярихтаа мөр гарах нар харах гэдэг хамт ярьчээ гэж бодож байна. За шиний нэгний өглөө бол одоо урах одоо мандах наантайгаа зэрэгцэж уралдаж босноо. За ингээд одоо сайхан нөгөө нэг шин дээл хувцас өмсөн одоо онгорхоо цоорхоогоо тэр сайхан дээл хувцас өмсөн. За ингээд гэрээ эзэгтэй нар маань тий одоо сайхан агта шагаал цайгаа сүлэн чаннаа. За ингээд одоо эхлээд одоо сайхан байгальтаа гараад тий одоо гэрээсээ гараад гэсэн үг шүү дээ. Одоо бид хэд чи ингээд өргөл зүйл өргөхөд чи одоо зарим нь ингээд байшин зүйлтэй хэцүү тий. Тэгээ ингээд бүдэрээ сайхан гарч агаад за эхлээд тэнгэртээ өргөлөө өргөнөө. Одоо 8 төвтэй гэсэн үг. Тэнгэртээ өргөлөө өргөнө. За тэгээд тэнгэртээ өрснөхөө дараахаас одоо газар тал тий байгалийн уул усны эздүүдтэй газар талдаа өргөлөө өргөнөө. Одоо монголчууд ч эртнээсээ тий одоо тэнгэр газартайгаа ингэж одоо салшгүй ингэж шүтэлцээ холбоотой байдаг. Үүнийг энэ ёсоо бол бид нар хэзээ ч мартчихлахгүй. Одоо сайхан цайн сүнийхээ дээжийг тий одоо өрөөлөө өргөө сайхан цацлаараа ингэж өргөнөө гэсэн үг. За ингээд нөгөө нэг одоо мөр гаргах ёсноо хийдэг. Мөр гаргах гэдэг маань юу хэлээд байна гэхээр энэ бол маш ойлгомжтойгоор хэлээ гэх юм бол одоо тухайн орж буй жилдээ өөрийн заяа замаа таниулга хэлээд байгаа. Хэрвээ чиний одоо
одоо тухайн жилийн одоо суудал эрчимтэй одоо энэ шинэ одоо гарч байгаа жилийн эрчим өнгөтэй хэрвээ одоо хашилж гин үү, хоршиж гин үү гэдгийг хараад за хэрвээ хашилж илаа гэхэд үнийгээ ингэж засаж дом хийнэ гэсэн үг. Одоо тухайн жилийн одоо хашлаад байгаа учраас хатуу гэж болно тий. Одоо угаасаа их хатуу жилч байж болно бас. Тэр жилийн хатуугаас нь домж байгаа гэсэн үг. Дом гэсэн чинь нэрээ саналаа. Шинэ нэгэн чинь бид нар чангараа мөрөө гаргахдаа шүдэн засаагаа цаас хийсгээд ингэ явдсан шүү дээ тий. За тэрийг бас ярихын өмнө эхлээд нөгөө нэг одоо суудал тий. Энэ зүйлийг бас жоохон хэлжүүл зүгээр юм болов уу гэж бодлоо. За одоо хүн хүний төрсөн жил сар өдөр тий од гэж байгаа. Одоо тухайн жилийн өдөр одны эрчим нь тэр хүнийхээ эрчим бүрхүүл одоо тэр мах бодит нь шингэсэн байдаг гэсэн. За бидний мэдхээр бол одоо 12 орд буюу 12 одны аймагт харьяалдаг гэсэн хүмүүс. Одоо энэ 12 ордонд харьяалагдаж одоо хүмүүстээс адил төстэй шинж чанар бас нөгөө тавтагдаад байдаг шүү дээ. Тэр нь бас ийм учиртай байдаг. За одоо бидний мэдхээр нөгөө нэг мах бодийн суудал буюу одоо нөгөө хий, шороо, гал ус, мод, төмөр огторгой гээд эдгээр чинь одоо бүгдээрээ байгалийн эрчим ялгаруулдаг зүйл байдаг. Тэгэхээр одоо энэ нь одоо тэр тухайн орж буй жилийн эрчмээс одоо бидний жилийн эрчим буюу энэ суудал нь хамаардаг гэсэн үг. Одоо түүнээсээ хамаарат энэ хоорондоо харж ийн үү хорж ийн үү тэ өмнө хэлсэнчлэн гэдгээс хамаарат одоо тухайн жил танд ээлтэй байх уу эсвэл хүнд харшил байх уу гэдгийг тодорхойлж болдог гэсэн үг. Одоо ингээд үнээс улбаалаад одоо хаврын тэргүүн сарын шинэ нэгний өглөө тэ мөр гарах буюу одоо тэр солигдож буй жилийн суудал болон өөрийн тэр жилийн суудлын зохицлоос хамаарат дом хийдгээ гэсэн үг. Энэ нь яг өмнө хэлсэнчлэн одоо тэр жилдээ өөрийнхөө зам заяагаа таниулан анхны алмаа хийж байгаатай юу нь адилхан гэсэн үг. Одоо хэрвээ одоо хашлаад байна гэх юм бол одоо би одоо энэ тухайн энэ одоо эрчимтэй те энергитэй одоо эрчимтэй одоо хашлах зүйл байхгүй гэж ингэж домнож хийдгээ гэсэн үг. Өөрийнхөө тэр жилийн зам мөрийг л домнож засаад байгаа үг гэсэн үг. Тийм бахан. Одоо хэрвээ галаас хашлаад байл одоо хүмүүс ингэж нөгөө лам зурхаагаар те ингэ харуулаад за ингээд гал асаа те эсвэл ингээд цаас хайчил одоо модын гитг ч юм уу те шүдэнд зур гитг ч юм уу ингээд өөр зүйл хэлээд байдаг штэ. Тэгэхээр одоо тэр нь ч гэсэндээ одоо тухайн ингэж тэр жилийн одоо нөгөө эрчим ингэж ирж одоо гарч нөлөөлөхөөс үртэл өөрийгөө тэр эрчимтэй би хааш бишээ гэдгээ таниулж домноод байгаа гэсэн үг. Тэгэд мэдээж энийг гэртээ хийхгүй одоо байгальд хийн. Яагаад байгальд чинь нэхээр одоо тэр чинь байгалийн эрчим учраас ингэж байгаль талтайгаа өөрийгөө зохицуулах учраас ингэж байгальдаа гарч хийж байгаа. Тэгэхээр нөгөө нэг 5 мах үед гээд хамгийн анхандаа бас ярьжсэн дээ. Тэгэхээр энэ 5 мах үед бол тааруулаад эргүүлээд эндээ одоо харьшлахгүй гэж ингэж дом зүйл хийгээд байгаа юм тийм үү? Тийм одоо тухайн жил маань одоо тэр хүнд хатуу тусах үе те хүнд хаш байх үе гэдгээс л өөрийнхөө эрчмийг одоо тухайн жил эрчимтэй ингэж одоо хаш биш болох гэж гэх юм уу гэж домноод байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд шинэ нэгэн болохоор ингээд эрчүүд маань ингээд нар харах нь одоо ихссэн байна. Сүүлийн жилүүдэд бүр маш их болсон байна. Түүн мэдээг зүйлээр хүртэл ингээд явагддаг болсон. Тэгэхээр энэ нар гарах нь бас яг ямар учиртай байна вэ? Яг заавал харах хэрэгтэй юм уу? За хүмүүс нөгөө яриад байдаг. Одоо энэ нар хараад яг одоо би хиймэртэй байх уу гэд тий. Тийм. Тэр энэ бол тийм нэг талаараа. Энэ одоо яагаад яана гэхээр одоо тухайн шин сарын тий одоо эхний өдрийн тэр эхний урах нарны одоо маш их эрчим ингэж буулгаж идэг. Одоо энерги гэсэн бидний мэдхээр одоо нар тий маш их эрчим энерги буулгаж цацруулж идэг. Одоо тийм одоо тэр их эрчмийг ингэж тосож авч уухайлж хурааж ингэж өөртөө ингэж дуудаж тий тосож ингэж авдаг. Одоо уухайлна гэдэг ч гэсэнтэй бас ингэж одоо тэр хүн эрчмийг ингэж одоо нөгөө сэргээж одоо тэр зориг хүчийг ингэж бадрааж идэг. Тиймд ингэж одоо тосож даллаж ингэж өөртөө тэр нарны одоо тэр маш их одоо бууж байгаа тэр эрчим энергийг тий өөртөө тосож аваад байна гэсэн үг. За тэгээд
зөвхөн эрэгтэйчүүд нь яваад байдаг штэ тий. Яагаад эрэгтэйчүүд нь яваад байна гэдэг чинь одоо тэр чинь айл гэрийн ноёдууд гэсэн үг байхгүй юу? Одоо өрх гэрийн эзэн тий. Эзэн ноёдууд нь байна гэсэн үг. Одоо тиймдээ айл гэрийн ноёдууд ямар байдаг вэ гэхээр одоо тухайн гэрээ тий. Одоо нөгөө гал тулгаа одоо эхнэр хүүхдээ тий төмөө олно гэдэг ч юм уу одоо тэр удмын хүмүүсээ гэдэг ч юм уу тий ингэж хамгаална тий хар муугаас нь хамгаална ханалж түшин гэд бас их ингэж одоо нөгөө нэг эрчим одоо хиймэр тий сүлд бас их гаргаж зарцуулж идэг учраас бас илүү нөгөө нэг авах хэрэгтэй гэсэн. Одоо тиймдээ тэгж ч бас ингэж өөртөө тэр авсан эрчим энергиж гэсэн ингэж тааналж хамгаалт түшиж тий ингэж тухайн одоо иргэн тойрныхоо хүмүүстэй ингэж түгээж өгнө гэсэн үг. Бас нөгөөтэйгүр одоо шинэ нэгний нарыг би харнаа гэдэг тэр хүн өөртөө зорилго тавьсан байгаа. За би одоо заавал би одоо энэ нарыг одоо мантахаас уртал те ингэж уралдаж босоод одоо би тэр уул үүд мацаж гараад би нарны ирчмийг би тосож авнаа би энийг харнаа гэж зорилго тавьсан байгаа. Тэр зорилготой бас ингэж өөрийнхөө одоо тэр сэтгэл зүтгэлээрээ те гэж хүрж ийна гэсэн үг. Энэ нь одоо бас юуг бэлэгдэх вэ гэхээр одоо тухайн жилдээ ч гэсэндээ те яг л одоо энэ сэтгэл зүтгэлээ одоо тэр мэрэлтэй ингэж хадгалж өөртөө бас ингэж нөгөө нэг таниулж суулгадаг. Энэ нь тэгэхээр одоо нэг талаар ингэж хиймраас сэргээж байгаа зүг болчиход байгаа гэсэн үг. Одоо тухайн тэр хэрчмийг ч тэр тосож авч гин. Одоо өөрийнхөө тэр одоо эхнийхээ одоо тэр жилийн одоо хамгийн эхний өдрийн эхний урах нарны хараад энэ тэр бас нэг зорилго тавьсан байна. Тэрэндээ бас хүрээд байна. Тийм чинь би дахиад ч ингэж энэ жилдээ ийм байна гэд те. Эндээ бас ингэж хүрээд байна гэсэн. Ингэж бас өөрөө тэр хиймрээ одоо сүлдээтэй ингэж сэргээж ингэж ирдэг. Одоо байгалийн эрчим бас нөлөөлнө л дөө. Одоо тэр чинь одоо бүр дээшээ ингээл одоо нөгөө нэг уул руугаа өгсөөл те массаж гараад одоо тэр их одоо наар салхи те шороо гэд одоо энэ байгалийн бүх эрчмүүд чинь бас ингэж нөлөөж тэр байгалийн эрчмийг ч гэсэн өөртөө ингэж авч ийн гэсэн. Тэгэж одоо салхиараач тэр сэвэ үргээж те одоо ингэж нарны сайхан эрчмээ буулгаж тосож авч гэж ингэж бас өөрхөн одоо би те хиймрэгч гэсэн сэргээж идэг. Тэгэхээр нэг талдаа энэ хиймэр сэргээн гэдэг нь зүг болж таарад байгаа. Тийм байна. Түрүүн ярьж байхдаа ингээд нарны эрчим болоод ингээд мөн одоо тэр эрчмийг одоо тосож авах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр үүн дээр бас үзэгч сонсогч олондоо сануулхад манифест гэсэн бидний өмнөх дугаар байгаа. Энэ дугаар дээр бас ямар хүсэх вэ гэдэг бас зүйлүүд дурдгдсан байгаа. Тэр хэсгийг та бүхэн маань бас давтан ороод сонсоод үзвэл илүү одоо шинэ нэгний өглөө нарандаа гарлаа гэхэд би зорилго тэгээд ямар нэгэн зорилгоо тэнд очиод биелүүлж байна. Тэр биелүүлсэн зорилгын дагуу мөн нэгэнд очиод биелүүлж байгаа юм чинь бас маш сайхан том хүслүүдээ хүсээд авбал бас нэг хэрэгтэй болов уу гэж одоо давхар зөвлөгөө миний хувийн зүгээс өгч. За тэгэхээр одоо сэдвээ өргөжлүүлэхэд за тэгвэл нарандаа гарчлаа бид нар ингээд зорилгоо биелүүлчлээ. За ирээд ингээд золгох ёсоо эхэлнэ. Тэгэхээр одоо би хувьдаа энэ золгох ёсныг үнэхээр бас Монгол төвний яг энэ Монгол уламжлалын буюу одоо хамаатан саднараа цугладаг хамгийн гоё баяр гэж боддог. Тэгэхээр энэ золгох ёс нь бас ямар байвал зүгээр юм бэ? Хамгийн түрүүнд ямар айлынд бид нар очих хэрэгтэй юм бэ? Би үүнийг нэг сонсч ирсэн. Багшиндаа төрүүлж очдог гэж одоо эцэг эхтэйсээ төрүүлээд багшинд очиж гэж сонсч ирсэн удаа би. Тэгэхээр үүний талаар бас дэлгэрэнгүй сонсчлаа. За одоо нөгөө нэг мөрөө гаргачлаа тий. За нараа харах нарчлаа. За ингэ гэртээ ирээд одоо цаан ундаа засаад одоо эдээ шүүсээ засаад тий. Цагаан эдээгээ тавиад ингээд золгох ёсон эхлэнэ. Одоо шинэ нэгний ёсон маань эхэлнэ. За золгох гэдэг үг нь бол өөрөө зоолгоол буюу одоо амь мэндийг нь мэдэх гэсэн утгатай үг байж идэг. Ямар гоё утгатай юм бэ те? За золгохтой бол хамгийн ихэнд одоо тэнгэр газартаа би сая хэлсэндээ ингэ өргөл өргөнөө гэдэг. Энэ одоо тэнгэр газартаа золгож гинөө гэсэн. Зол мэндэ
хүргэж одоо унц үнийхээ дээжийг гэж барьж хангаад хэлхийдээ юм хийдгээ гэсэн. Энд чинь бас тэнгэртэй газартаа эхлээд золгоод байгаа гэсэн. Эхлээд одоо хүндэлж юм те. За энэний дараагаар болохоор одоо багштай хүмүүс бол одоо ээж аваасаа өмнө те багш дээр очиж золгоно дараас. Зөв юм байна те. Тэгвэл энэ сонсч байсан. Одоо ээж аав бол одоо төрүүлээд өгсөн те өсгөөд өгсөн. За үүний дараахаас одоо тэр хүн болох те энэ сургах одоо хүн болох тэр зүйлийг ингэж багш нь босгож өгсөн ингэж багшаа хүндэлж багш дээр очиж золгоод багштай хүмүүс бол. За тэгээд араас нь одоо нөгөө нэг гэрийн тэргүүн те одоо аав ээж дээрээ одоо ингээд нөгөө нэг насны ирэм дараалал ахмад насны дээрээ ингэж очиж золгодог. Одоо дүү настай хүмүүс нь ахмад наснтайгаа учир золгодгоо гэсэн үг. За ингэхдээ одоо нөгөө бас анхаарах зүйлүүд байгаа. Эхнэр нөхөр бие биетэйгээ золлохгүй. За одоо нөгөө бие давхар хүн, жирэмсэн хүн бас одоо хүнтэй бас хамаагүй золгодгүй те. Тийш дээ нэр. Одоо цээр гэх юм уу зүйл бас байдаг. Тэгэхээр цээр гэдэг зүйлийг ярьлаа л да. Тэгэхээр мөн нэрийн одоо энэ золгохтой ч гэлтгүй одоо энэ цагаан сарын ёсондоо бас цээр зүйл нь юу гэдэг юм болоо. Үүний талаар бас дараа нь дэлгэрэнгүй та бас хэлээд өгөөрэй. Энэ бас сонирхолтой санагдлаа. За тэгээд нас бага хүмүүс нь одоо өндөр настай хүмүүс дээр очиж золгоно. За ингэхдээ золгож очсон хүн нь одоо өвгөө төвшөд одоо ахмад хүнийхээ тохооноос нь төвшөж амар мэндийг нь мэддэг штеп. За инкийнхаа сацуу бас адилхан нөгөө нэг буян сайныг дуудаж бэлгшээж ингэж өрөөл айлдаж мэдчилдэг. Одоо би одоо настай хүмүүстэй ерөөл айлтгах гэсэн үг. Тийм. Одоо тохооноос нь төвшөөд одоо зөвхөн амар байна уу гэлгүүгээр те. Сайхан ерөөл айлдаад золгоно гэсэн үг. Энэ их гоё юм биш. Тийм. За одоо жишээлх юм бол илгэн илчтэй их байж одоо өрн өнгөтэй бүтэн байж өвлийн цагаанаар өнөр бүлээр үнтэй сайхан давж гин үү? Та одоо амархан сайн байна уу гэдэг ч юм уу те. Ингээ сайхан ерөөл айлдаад золгоно гэсэн үг. За ингэхдээ одоо тохоогийн түвшийг золгохын ямар учиртай юм бэ гэхээр одоо тухайн тэр нас бага залуу хүн нь те өөрийн тэр нөө сайхан золбоотой ирчмээ одоо тухайн өндөр настай одоо буурлууд ахмад настай хүмүүсийн тохоонд нь ингэж тохож өгч одоо байдаг гэсэн үг. За адилхан бас одоо тухайн буурлуудынхаа те хураасан буйнаас нь ч гэсэн өөрийнхөө ингэж алгаа дэлгэж гэж адилхан тосож авч идэг. Ийм бэлэгдэлтэй тохоогийн түвшиж золгоно гэсэн үг. Чи тэгэхээр айгүй чухал юм биш үү? Одоо зөвхөн бид нэр одоо ингээд хүндлээл тохооноос нь түшээд байна биш. Маш олон утга учиртай юм байна гэдгийг бас сонсогч олон маань мэдсэн болов гэж бодож байна. За яагаад ингэж алгаараа өгч тосоод байна гэхээр одоо энэ алга гэдэг чинь хүний одоо нэг маш том эрчим оорж гарах солилцох энэ эрчим онгорхой хэсэг гэдэг байхгүй. Тийм болохоор одоо тэгж одоо нөгөө нэг настай буурлууд хүмүүсийнхэн тий тохоог ингэ төрчинэ гэдэг нь одоо тэр хатууд хавар цаяа ч гэсэн бас давх гад байна тий. За тийм түүнд нь бас ингэж нөгөө нэг өөрийнхөө одоо тэр эрч хүчтэй сайхан золбоотой залуу тэр эрчмээ бас ингэ алхаараа тэр тохоонд нь ингэж тохож өгдөг гэсэн. Эргээд одоо тухайн одоо буурлууд нь байгаа тий. Одоо сайхан одоо буян хураасан тэр буурлууд нь ч гэсэн адилхан одоо нөгөө нэг гараа ингэ түшээд тосоо золгож байгаа тэр алханд нь ч гэсэндээ одоо нөгөө тэр сайхан буянтай тий тэр буян эрчмийг нь бас адилхан өгж идэгөө гэсэн. Өөртөө алгаад илгээж бас ингэж авч идэгаа гэсэн үг. Их гоё боломжлол дээ. Энэ Монголын яг энэ бас яг ингээд бүр ингээд дэлгэрүүлээд яг энэ утгуудыг ингээ ойлгохоор ямар айгүй гоё тийм соёлтой юм бэ? Ямар тийм гоё агуулгатай юм бэ те? Тийм байдаг болохоор одоо нөгөө нэг биеинтэйгээ те сайхан одоо үгийн дээр өрөөлөө айлдаж одоо золгож мэндийг нь мэддэг ёстой хадаг. За одоо нөгөө золгож ирсэн хүний бас хоёр хацар дээр нь үнсэл байдаг шүү дээ. Тийм. Одоо жоохон хүүхдээ ч гэсэндээ ингээд энэ шүс олчлоо гэдэг ч юм уу. Гэтэ ийм зүйл байгаад байдаг. Энэ бас одоо хоёр хацар дээр нь үнсэх гэхээс илүү зулайг нь үнэрлэж золгодог. Золгож ирсэн хүнийхээ. Энэ учир нь юу юм бэ? Одоо багчруудынхаа зулайг нь. Тийм, хоёр хацрыг нь үнсэхгүй хаан зулайг нь үнэрлэх нь хана шүү дээ. За энэ учир нь юу юм бэ гэхээр одоо зулай гэдэг нь одоо тэр хүний гол амин эрчмийг одоо ингэж амин эрчим байдаг. Тэр амин эрчмийг үнэрлэж одоо хэр явааг нь бас ингэж мэдэж авдаг. Бас одоо нөгөө нэг өвөө эмээ дээр очихоор те
өө миний хүн сайн уу гэж одоо нөгөө нэг зулаа ингэж одоо толгой тухайн ингээл үнэрлээл зоолгодог ч гэсэндээ за энэ одоо хүүхд минь те хэр яваа юм байна гэдгийг бас ингээд одоо тэр гол амирч минь үнэрлэж юм нь бол мэдээд байна гэсэн. Гол хоёр хацрыг нь одоо шүлсдэж үнсэхтэй ерөөсөө гол нь биш гэсэн. Одоо бас зарим хүмүүс амар шүлсдэж шүү гэнд бодсон ч. За өргөжлүүлээ. Нэл хүүхдийг бол одоо ялангуяа тэгж болохгүй шүү дээ тий. Тийм шүү дээ. Нэл хүүхдийг тийм ээ. За бас золгоход хадаг барьдаг, торог барьдаг уламжлал бас байдаг. За. За энэний учир нь юу юм бэ гэхээр одоо хадаг торог гэдэг нь одоо хамгаалах хуйг те эрчим хүчийг бэлэгдэж идэг. Одоо хоёулуу хадаг торог хоёулаа. Одоо хадаг торооны бас өнгөөс нь хамаараад бас утга байна л да. За одоо сайхан цагаан хадаг торог барь те илүү одоо нүг цагаан сайхан сэтгэлээ ингэж нүг дэлгэж өрөөлөө барьж ингэж одоо шиг буйн те ингэж даллаж ингэж цагаан эрчмээ цагаан сэтгэлээ илэрхийлж барьж байгаа шүү. Тий харуулж байна. За улаан торог зүйлч гэдэг юм уу те ингээд барьж болно шүү дээ. Тэр чинь бас одоо нөгөө нэг гол амирчмыг нь бас ингэж нөхөх хамгаалал зүйл одоо илүү настай үндэж гэх юм уу те дээлийн өнгө бас барьж болно гэсэн. Ингээд бас утга учир нь бас өөр илэрхийлэл нь бас өөр өгдөг байх. За ингээд золгочлоо. За араас нь хөөрөг солилцдог. Тийм шүү дээ. Хөөрөг солилцох бас утга учиртай. Ингээд бас нэрээ хөөргийг одоо хятадаас нааша одоо орж ирсэн соёл гэж бас хүмүүс их яригддаг байсан. Энэ Монголыг үндсэн уламжлал нь мөн үстэй тийм ёс нь. Одоо хөөрг гэдэг чинь утгах юм бол одоо хөөргөж явуулах гэсэн утгатай байхгүй юу? Одоо тэр хөөрг чинь зөвхөн нэг тамхилаад байгаа юм биш. Тэр чинь одоо нэг байгалийн эрчимтэй одоо ургамал зүйл байгаа. За энэ нь яад юм бэ гэхлээр одоо тэр ургамлын гаралтай хамрын тамхитэй хамрын тамхи үнэрлээд найтаадаг. За ингэснээрээ одоо тэр нөө дотор бид одоо нөө оршоод байгаад байгаа одоо буглаад байгаа ч юм уу те тэр муу эрчмээс ингэж салж хөөж гаргадаг учраас ингэж хоорондоо хөөрөг зөрүүлж одоо бие биедээ хар санаагүй те гэж хар санаагүй гэдгээ ингэж илэрхийлж бас баяр найраар одоо өрөөл хүсэж суугаа гэдгээ ингэж илэрхийлж хөөрөг солилцдог. Хөөрөг солилцохдоо бас одоо үг хэлнэ. За. Тэр чинь бас нэг үйл яваад байна гэсэн үг. За. За одоо юу хэлдэндээ одоо би цуусан сэв бүртгэн те одоо хөөрч одоо биеийн жилээсээ энэ сайхан таан үнрээр те талын үнэр шингэсэн энэ хөөргөр хөөргээ гэдэг ч юм уу. Ингээд түүнийг одоо үнэрлээд те одоо тэр чинь одоо байгалийн эрчим одоо шингэсэн те хөрснөөс ургасан тэр ургамал таанаар ингэж хийсэн байна. Түүнийг үнэрлэж одоо тэр байгалийн эрчмийг авч те ингэж найтаж өөрийнхөө одоо тэр сэвийг ч юм уу те бугасан зүйлээ гэж гаргаж ийна гэсэн. Хөөргөж явуулж байгаа. Учраас хөөрг гэдэг. Тэгэхээр сонсогч дал минь дахиад бас санардуулахад хөөрөг Монгол үг вэ шүү. Хөөргөх те. Тэгэхээр ялчгүй ингээд Монголын яг Монгол уламжлал, Монгол эртний ёс заншил гэдэг зүйлс маань ийм чухал өвн хүртэл юм учир утгатай байдаг бахнэ. Тэгэхээр өвнийх нь утгаас нь бас энэ одоо ёс уламжлалаа таньж одоо мэдэж авахд бас боломжтой юм байна шүү гэдгийг бас манай бодит төвийн админ маань сайн тодорхой та бүхэндээ бас ойлгохоор тайлбарлаж өглөө гэж бодож байна. Өргөжлүүлээд хайдаа. За үг гэж ярьсан те. Тэгэхээр одоо цагаан сарын бас хамгийн гол зүйл бол өрөөлэдэг. Одоо өрөөлөө даллаж, тогтоож, те буулгаж авч идэг. Одоо бие биедээ сайхан өрөөллийг айлчж идэг. Өрөөл гэдэг маань болохоор одоо сайхан тэр цагаан сэтгэлээ те ингэж гаргаж одоо үгийн дээдээр өргөж, өрөөж хэлж байгаа үс гэсэн үг. За одоо жишээлбэл одоо ямар өрөөл ер нь байж болох вэ гэхээр за ерөнхийдөө л нөгөө нэг 9 цагаан хүсэл гэж байдаг. Одоо 9 цагаан хүсэл 10 цагаан буюу ингэ сонсон баг тийм. 9 цагаан хүслийг ерөнхийдөө бэлэгдсэн, ерөөс нь далласан, дуудсан утгатайгаар ерөөлний айлж болно гэсэн үг. За 9 цагаан хүсэлт нь юу ордог юм бэ гэхлээр за нэгт эрүүл инх байх. За хоёрт элэг бүтэн байх. Энэ одоо нэг илгэн садантайгаа байх гэсэн үг. За гуравт үр хүүхэдтэй байх. За дөрөв төвших хантай байх. За тэгээд инх дунх амар амгалан байх. За эрч хайсан эрдэм мэдлэгтэй байх. За тэгээд эд баялагтай байх. Эдээ унттай байх. За сүүлд нь эрэлхийлэх зорилготой байх. Эднэр ингээд 9 цагаан хүсэлтэд ордог. Энийг бас ингэж бэлэгдэж өрөөж бас хэлж болно гэсэн үг. За би нэг ерөөлийн жишээ хэлэхэд одоо ер нь бол
Тэр чинь үгийн дээдээр ингэж бас өрөөж хилээд байгаа шүү дээ. Тийм болохоор үг болгон чинь сайхныг бэлэгдсэн утгатай байх хэрэгтэй. Сонсогчтой бас дахиад нэг сануулхад бидний өмнөх дугаар дээр манифест үг ямар эрчимтэй вэ гэдэг талаар бас дурдгдсан байгаа. Та бүхэн түүнээс бас сонсоод мэдээд аваарай гэж хүсэж байна. За таны ерөөлийг хөрвүүлээ. За жишээ авахд те. За одоо энэ гарч байгаа жилдээ те. За гал морь жилдээ одоо хотн хоноор дүүрэн, хиймрэн итгэлээр дүүрэн те. Богцон идээр дүүрэн, босгон боломжоор дүүрэн байхыг ерөөлөөрөө гэж хэлж байна. За энэ ерөнхийдөө ямар утгатай ерөөл байна вэ гэхээр одоо хотн хоноор дүүрэн гэдэг нь одоо буйнаар дүүрэн байх те. Буюу одоо хотондоо дүүрэн хонтой байх. Энэ одоо тэр айлыг одоо ажилсаг байж тэр хэрээрээ ажилсан хэрээрээ те ам тосдох буянтай байхыг өрөөж бэлэгжин гэсэн үг цаад утгаараа. За одоо нэг хүний хиймэр итгэл сэтгэлийн гал төлөөр бас сэрэж явдаг болохоор тэр итгэл сэтгэлийн хүртэл ингэж дүүрэн байж хиймэр гундайхгүй яваарэ гэдгийг бас хэлж байгаа. За дараа нөгөө богсон идээр дүүрэн бай гэдэг байгаа те. Энэ болохоор одоо элбэг байх. Дээж чухал те. За босгон боломжоор дүүрэн гэдэг нь одоо гэрийн босог гал үргэлжийн одоо өөдөө дэвсэн те. Өөдөө дээшээ байхыг хүссэн. Одоо ийм өрөөлж шилбэл байж болно гэсэн. За дахиад нэг хэлчихэд те. За голомт нь насах галтай, голдоо манах эзэнтэй, за баруунаас ахих баатартай, зүүнээс тэтгэлжтэй, зөв бүрээс зочинтой, золгож үнэрлэх цулаатай, дүүрэн жаргалтай, төвшин амгалан сайхан шинлээрээ гэд бас өрөөж байна. За энэ бас юуг цаад утгаараа хилээж өрөөгöd байна вэ гэхээр одоо голомт хасах галтай байна гэдэг нь гал нь хэмэртэй тий өргөөг ирэн сэвгүй ариун эргэж буух өвгөдтэй онгод тэнгэртэй тий давал сахиултай ганц хүн гал болохгүй гэдэг шиг ганцаар биш одоо гэр бүлээрээ байхыг бэлэгдэж байгаа. Хажуудаа түшиг хантай тий. За галдаа одоо голдоо манах эзэнтэй гэдэг нь одоо галыг манах өнгөө бол гал ингээд явцдаа унтарчин галгүй болчин тий. Тэгэхээр одоо тэр гэр одоо бүлээрээ хүндий хүүтэн тий хоосон болох болчин. Одоо ингээд байхад тухгүй тий болчин гэсэн. Тэгэхээр одоо нөгөө тэр гал голомтыг сахих цааш нь залгуулах эзэнтэй тий удам үргэлжилж байх тэр гал сахиж хамгаалт галын эзэн сахиултай байхыг бас өрөөж бэлэгдэж байгаа. За баруунаас сахих баатартай гэдэг байгаа нь одоо гэрийн баруун талаар эрэгтэй суудаг ёс байдаг. Зүүн талаар эмэгтэй гэдэг. За одоо гэрийн баруун тал бол ноёных зүүн тал нь хатных гэдэг ёсоо ярьдаг тий. Тэрнтэй адилхан одоо энэ одоо тэр талаас муу зүйл дайралт орж ирдэг тул одоо хамгаалах ирсэн баруундаа бамбайл цуудаг. За ингэж удам заалах хамгаалах тэр ирэмгийн эрстэй тий үрстэй за өргөөг ирэн тэр муу зүйлээс хамгаалагдаж холуур байхыг бас өрөөж бэлэгдэж байгаа. За зүүнээс тэтг хилжтэй гэдэг нь одоо нар зүүнээс мандгаас гадна гэрийн зүүн талыг сайн хийсэн чинь нөгөө эзэгтэй хатан эмэгтэй хүн барьж өгдөг. Тиймдээ одоо нар нь үргэлжид ивэж тэтгдэг тий өргөөг ирэн одоо нар мэд хангигүүлэх гэргийтэй байхаа өрөөж байгаа. Энэ ямар гоё өрөөлөө бас. Гик мэтчлэн ингээд одоо өрөөл бүрчийн цаанаа сайхан утгатай тий үгийн дээдэг өрөөж одоо энэ л сайхан зүйл маань одоо энэ хүнд маань тий одоо энэ айл ч юм уу тий ингэж сайхан буугаасаа дааллагдаасаа ирээсээ ингээд тосч аваасаа гэсэн тэр сэтгэлээр одоо тэр сайхан сэтгэлийн үүднээс гэж гарч байгаа эн чинь бас үг гэдэг эрчим гаргаж байгаа. Тиймдээ ингээд үгийн дээдээр сайхан өргөж өрөөж хэлж байгаарэ гэж бас хэлмээр байна. За тэгэхээр золгох ёсон маань ийм очир утгатай байх нэ, ийм өрөөл хэлдэг байх нэ. Тэгэхээр за цаашаад одоо ингээд мөн өрөөлийг ингээд айлж байгаа юм чинь эргээд бас цэрлэх зүйл гэж юм байх болов гэж бодлоо л да. Одоо цагаан сараар цэрлэх ёс гэсэн үг тий. Тийм цагаан сараар бас цэрлэх ёс байдаг болов тий. За мэдээж байлгийнхаа одоо тэр чинь шинийн сайн өдрүүд тий илүү одоо нөгөө нэг сайхан эрчмээ дүүрээр тосч авах байгаа, сайхан буян цагаанаа хишээ тий тосож авах байгаа, дүүргэж байгаа. Ийм өдрүүд байгаа. Мэдээж тийм өдрүүдэд одоо хэрүүл маргаан хийхгүй. Битүүний өдөр ч гэсэн адилхан одоо тэр чинь одоо бодол сэтгэлийн сэв тий одоо илээрч тэр далдаач тэр одоо өмнө жилээ ингэж үдэж дүүнэж байгаа. Бас нэг талаараа шинэ жилээ ингэж ухтж байгаа учраас одоо тэр муу муухай зүйлээсээ салж одоо сайхан зүйлээ тосч авах гэдэг нь шүү дээ энэ жилдээ ийм л байгаасаа гэж. Тийм болохоор өөртөө хэрүүл маргаан хийгээд дуудаад яж болохгүй. Тийм шүү. Хэрүүл маргаан хийхгүй одоо
одоо нөгөө нэг муу мухаа үг бас хэлэхгүй жоохон бэлэггүй гэдэг штеп. Ийм үгс хэлэхгүй. Одоо жишээлх юм бол би энэ жил одоо яана яаж энэ жилийг үзнэ гэдэг ч юм уу те. Энэ жил өстө ийм байх болов гэдэг ч юм уу. Ийм одоо бэлэггүй байхгүй гэсэн. Одоо амны бэлгээс хашд ийм бэлэг гэдэг штеп. Одоо алс сайхандаа тэр бэлэг одоо айлцсан ботсон тэр зүйл чинь ингэж алстаа энэ даллагдаж тосогдож ирнэ гэж суудахтай. Тийм болохоор өөртөө эрүүл мэргээ хийхгүй. За одоо муу ёрлож саяны хэлдэг шигтэй бэлэггүй ус хийхгүй. Одоо бас илүү нөгөө нэг эндээ одоо нөгөө нэг гашуудлын өнгө хайстай зүйл ярих ч юм уу те. Тэгвэл одоо нөгөө хараал мууг хэлэх. Одоо мууг зөвнөж ярих ч юм уу те. Саяны миний хэлгээр одоо энэ ингэх үедээ тэгэх үедээ энэ жил одоо яана гэдэг ч юм уу. Ийм зүйл ярихгүй гэсэн. За тэгээд яг нөгөө нэг шиний нэгэндээ те одоо өмнөх өдөр нь мэдээж одоо хэр подкастаас салцсан маа штэ. Тийм ээ одоо шиний нэгэндээ сайхан одоо цагаан зүйлээ тосч авах байтал ингэж нөгөө бохир зүйл гаргаж хайж те. Ер нь бол тэр одоо жалгад овруу ч юм уу ингэж явах хэрэггүй гэсэн үг. За тэгээд нөгөө нэг үр зээл те хэл зүйл ярихгүй. Бас нөгөө нэг амны бэлэгтээ ороод явчихна. За бас нөгөө нэг одоо согтууруулах төрлийн ундаа гэх юм уу? Арх согтууруулах ундаа зүйлж ингэж бас хэрэгжилж болохгүй. Тэр чинь одоо нөгөө нэг ерөөл зүйлээ айлцсан бол одоо түүнийгээ ингэж хилж амсдаг ч юм уу те. Ийм байхад одоо нөгөө согтуурч амсах гэдэг бол өөртөө те. Тэгэхээр тэгж болохгүй гэсэн. Тийм шүү. Түрүүн би нөгөө нэг ерөөл хэлнэ гэд хэлсэн шүү дээ. Тий. Тэгвэл бас одоо нөгөө нэг яаж хэлэх вэ гэхээр одоо нөгөө сайхан мөнгөн аягандаа те одоо цай суунийхаа дээж ч юм уу сайхан цагаан сүүгээ мэлтэлзүүр дүүргэж агаад за сайхан хадгаад тосч агаад ч юм уу те ингээд сайхан одоо тэр одоо нөгөө мөнгөн тагшаа цагаан суутайгаа барьж агаад тухайн ерөөлөө илж тэр нөгөө мөнгөн тагштай одоо тэр хамгийн ариун үедээ унд те цагаан сүүндээ ингэж буулгадаг ингэж сайхан хүртээд те гээд удаах үнэн нь одоо ерөөлөө илээд хүртээд гэдэг ч юм ингээд сайхан ерөөлөө буулгаад ингээд өөрөө ч гэсэн хүртээгээд явна гэсэн үг. За тэгээд одоо гэрээсээ гадуур бас хонохгүй. Битүүний өдөртөө ч гэсэн адилхан гадуур хонохгүй. Одоо тэр сайхан нөгөө цагаан эрчимтэй энерги ерөөл буян гიშгээ ингэж тосч авах гээд байхад өөртөө бас нөгөө тэр галт тулгаа манжаах хэрэгтэй шүү дээ тий. Тийм болохоор гэрээс гадуур хонохгүй. Ийм байдгаа. За тэгээд мэдээж одоо хүн өргөнд нь одоо гэрт нь ирэнтэй эргээд одоо явна өөртөө ч гэсэн ингээд явна гэдэг шиг одоо хүннийг сайхан нөгөө нэг ерөөлөө илээ за ингээд зол голыг нь мэдээд зол мэндийг нь мэдээд авар мэндийг нь мэдээд ирсэн хүмүүсээ сайхан эргээгээд нөгөө нэг цагаан эдээгээр ч юм уу тий одоо бэлэг болгож ингэж алхагийн дээш харуулаад сайхан дүүргээд гарнаа. Ийм зүйлүүдийг ер нь бол санаж явах хэрэгтэй гэсэн үг. Тэрлэх ёсны хүртэл бас ийм чухал байдаг бахна шүү сонсогчд минь. За тэгэхээр одоо хоёлоо энэ жилийнхаа гал морин жилийнхаа өнгө нь ямар вэ? Тэ түүн л үгээ одоо түүнийгээ дэлгэрэнгүй бас үзэж чад төмөндөө сонордон мэлаагаад тэгээд энэ одоо бас подкастын маань цаг нь бас толж байна. За энэ жил гал морь жил гарч байгаа. За гал морь жилдээ юу анхаарах вэ? Гал морь жил юу нь ямар байх вэ? Гэдгийг яриул. За могой жилээс морь жил рүү шилжиж байгаа. Одоо ус эрчмээс гал эрчим рүү шилжиж байгаа гэсэн. Бас шилжиж байгаа эрчим хүртэл айгүй сонирхолтой жил байх юм байна шүү дээ, тий. Одоо нэг гал эрчим рүү илүү одоо нэг эрчтэй, зоригтой, урттай морь жил бас тий шилжиж орж ийнө гэсэн. Тэгэхээр одоо энэ нь одоо нөгөө нэг илүү юмс бас хурдтай болж ажиглагдах нь байна. Одоо хүүхэд төрөөл одоо юу нэг харахад л ингээл нэг сайхан том болцсон тий. Өө нүүч чинь дөнгөж төржсэн ямар том болчих вэ гэдэгтэй адилхан ингээд юмс маш ингэж хурдан эрчимтэй ингэж явж өрнө. За одоо нөгөө нэг морь жилдээ ер нь юу хийвэл бас бэлгчээлтэй зүгээр вэ гэвэл одоо морь жилдээ аливаа зүйлийн эхлэлийг тавихад сайн. Одоо аливаа ажил үеийн ч юм уу тий
эхлэлийг тавих сайн байдаг. Энэ нь ямар учиртай гэхээр одоо хурдан бүтэх. Одоо хүн нь өөрөө ч гэсэн хурдан бүтээх. Одоо хүн болгоно л нөгөө нэг одоо алба тий ажил зүйлдээ ингэж яаравчилж байгаа. Яаравчлаа одоо тэр нөгөө аливаа нэгэн том зүйлийг бүтээх тий. Одоо том зүйлийг зорилго одоо санаж сэрэх. За нэг газраасаа нөгөөд нүүдэллэх. Одоо нүүх сэтэл төрөх тий. Одоо нөгөө одоо байгаагаасаа л илүү алсад урагшлах. Одоо нүүх байраас ойлгох зөвхөн нөгөө орон байр биш. Одоо өөрийн байгаа тэр одоо байр суурь тий энэ зүйлээсээ ч гэсэндээ одоо сэлгэх илүү алсад урагшилж тэмүүлэх энэ сэлгэх энэ эрчим ерхэд бол моржилтэй илүү давмгайлна. За хүн олон гэлтгүү бас ан амьтад ч гэсэн нөө төрсөн газар нутаг руугаа тэмүүлэх, зорих, золгох ийм хөдөлгөөн бас их юм. Одоо нөгөө нэг морчин өөрөө нутгаа болоод гүгээд ирдэг штэ тий. Тэрнтэй адилхан энэ хөдөлгөөн ч гэсэн их хийнэ гэсэн. Аха. За нөгөө дээгүүр бас энэ их эрчтэй жил байдаг учраас одоо хүн өөрийг нь түүнд нь ингэж тааруулж таарч ахис дэвштэй байж одоо хүч одоо хөдөлмөрөө гаргаж зүтгэдэг байхгүй бол хүн бас өөрөө нөгөө хаягдаж болдог. Тэр чинь нөгөө айгүй эрчтэй хүчтэй хурдтай явж байгаа учраас өөрөө тэр одоо нөгөө жолоогоо байрч тааруулна гэдэг шиг. Ингэж явахгүй бол бас хит их яараад ихээр бас алдчих. Одоо мориноосоо унана гэдэг шиг те алдчих юм бас эрсдэл байдаг учраас энийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд хөгжлүүлээд ярих юм бол одоо энэ чинь морь жил гарч байгаа тий. Ер нь бол монголчууд одоо адууга яадаг вэ гэд бодоод бас үзэх хэрэгтэй. Одоо адууга хураадаг, мандаг тий. За нөгөө нэг одоо тахиулаад морддог. За одоо зорсондоо ингэж одоо зорсон газраа тахиулаад хүрдэг. За тэгээ замдаа амраад хөлсийг наршдаг тий. Гэх мэтчлээ ингэж бодоод үзэх юм бол бас энэ жилийн өнгөр чинь бас ажиглагдаж болно. За одоо нөгөө адууга урах тэр бодоод үзэх юм бол тий. Одоо хураана гэж байгаатай адилхан одоо нөгөө өмнө жил буюу одоо тэр могоо жилдээ зүтгээд одоо зүтгэсэн зүйлээ тий энэ морь жилдээ түүнийхээ үр шимийг нь хүртэж хурааж эхлэх. За санаж бодож явснаа нэг нэгээр нь бүтээж тий одоо морь жилийн сүулдэ ч юм уу тий ингэж хураагдаж бүтэх. Одоо эсвэл бас нөгөө олон талд ингэж одоо бодоол энэнч тэрэнч гэдэл те ингээд олон зүйлд бас энийг тэгдэг юм уу энийг ч ингэдэг юм уу гэж ингэж бодоод байсан тэр олон тал байсан бодол нь бас бодол санаа нэг болж нэгийг санаж сэтгэх нэг төлөв шилжих те за үнийг л хий гэж шийдэх за түүнийгээ одоо тэр хурааж эхлэх гэдэг ийм талдаа орно. За адууга хурааж чадахгүй бол адуу гүйчдэг. Тийм шүү дээ. За тэгэхээр одоо энэ жил ингэх юм чиндээ гэд бас хаяхгүй гүйцэхгүй бол хүн өөрөө хаягдаж болно. Одоо бодол дундаас төөрөх зүйл байж болно. Хэрвээ төөрөх юм бол бүр хол төөрөх магадaltaй эрсдэлтэй байна. За мориндоо мордож явлаа тий. За мориндоо мордож явахдаа тогтож чадахгүй бол бас унаад чирэгдэнэ. Тэгээ шүү дээ. За энтэй адилхан одоо бас л тэр жилийнхаа эрчимдээ таарахгүй бол одоо өөрөө тэр жилийнхаа тэр эрчтэй хүчтэй тий гүйдэлд нь гүйцэгдэж чирэгдэх бас эрсдэлтэй. Одоо энэ юу гэдэг вэ гэхээр яг л одоо аливаа нэг зүйл хийж байгаа бол яг л доор нь л хийхгүй бол за энийг дараа нь хий, энийг маргааш хий, энийг дараа нь олё гэж хойшлуулах юм бол одоо тэр зүйл хойшлуулсан зүйл болгон чинь чамайг гэж татаж унахад ширэгдэхэд хүргэж магадгүй. Тийм болохоор эндээ анхаарах хэрэгтэй. Анхаарал яах вэ гэхээр аль болох юмнуудаа доор нь хурдан тий хийгээд тавина гэсэн үг. За тэгэхгүй бол бас чирэгдэх аюултай. Тийм байх шүү. Бас хит их олон зүйлийг хийнэ гэд бас ингээд тахаас илүү хураагаад яг нэг болгох тий энэ зүйлээ бас бодож анхаарах хэрэгтэй гэсэн үг. За түрүү нөгөө нэг тогтох гэсэн тий. Одоо тогтох буюу одоо бодол үйлдэл тий ажилтай ингэж тогтвортой байх. Одоо нөгөө нэг үш үс гэсэн тий одоо нэг хувьс үс хийсэн одоо тийм үг үйлдэл гарах хэрэггүй гэсэн үг. Одоо хэрэгдэх юм бол одоо маш хурдан гүйцэгдэнэ. За бас одоо нэгэнтэйгээр бас нэг худлаа хэлэх тий эсвэл сэтгэл хөдлөлөөрөө альва нэг үг хэлждэг тий эсвэл нэг юм хийчдэг
За одоо энэ нь болохоор нөгөө нэг одоо өөрийн тэр бодолдоо одоо яг л тогтож за энийг хийвэл гэж ингэж бодож хийхгүй бол их амархан нөгөө нэг одоо нөгөө имэйл дөрөөндөө ороогүй хүн унцдаг шиг ийм зүйл болж болдог. Одоо яг л чанд хатуу тогтсон бодолтой тий тэрийгээ яг л чанд ингэж барьж явдаг байх хэрэгтэй юм бол. За одоо нэг жишээ авахад одоо арх уугаал яваад идэг бол тий одоо тэр чигтэл одоо нөгөө нэг ингээд явна гэсэн. Илүү бас хатуу зүйлтэй хатуу байдаг жил гэсэн үг. За одоо жишээлбэл дахиад одоо нэг зүйл ингээд худлаа илчлээ тий. За одоо тэр нь ингээд явж одоо тэр нэг одоо худлаа хийсэн зүйл нь илүү ингэж хатуу болж буудаг. Явж үнэнд гүйцэгдэн гэдэг шиг ийм зүйл байж болдог. За эсвэл за энийг ингээл хийчихье. За нэг иймэрхүүл байхт болно доо ч юм уу те. Ингээд хийсэн зүйлийнх нь одоо тэр арт нь дахиж энэ дутуу үлдээсэн зүйлүүд чинь дахиад илэрч гарч ирж магадгүй. Энэ зүйлүүдтэй бол хатуу байх магадaltaй байгаа. Моржил. За ингээд ер нь бол энэ жилд бол ингээд бүгд л хөдөлгөөнд орж эхэлнэ. Одоо хүн болгон л нэг том одоо ажил ч юм уу те бодцсон. За би энийг л өстой яг моржилдээ одоо дахиулаад хүрэндээ те энийг би өстой хийндээ одоо угаасаа ингээ хүнээс ч гэсэн одоо нэг ажиг гал би мах бодтой ирчтэй те моржил гараад ирсэн. Тийм бол хүн болгон л юм хийх бодно угаасаа ч их яруу хурдтай байна. Ингээд ирэхээр ямар асуудал бас гарч болох вэ гэхээр одоо тэр олон хүмүүс чинь хөдөлгөөнд орсон байгаа. Энэ нөгөө дундаа мөрүүлдөх, дайсагналцах, дайралцах зүйл гарч магадгүй. Тийм болохоор өөрийн нөгөө уур хилэн бодлоо цээртэй явахгүй бол одоо багахан зүйлээс л ингээд дайралцах, дайсагналцах том асуудалтай бол одоо бүр одоо том асуудал ч юм уу те гарч болж магадгүй байна гэсэн үг. Зөв. Тэгэхээр үзэгч олон маань, сонсогч олон маань яг энэ хөө гал морин жилийнхаа өнгийг манай админы хийснээр сонирцсон бол ингээд өөрсөндөө бас яг энэ мориндоо гүйцэтгэхгүй мориноос хоцрохгүй яг морьтойгоо хамт явахын төлөө бас байх болтгой гэж та бүхэндээ бас давхар миний зүгээс ерөөл хэлье. Зөв. За. Өөр дотоо хоёуланд дээр нэмээд хэлэхэд. За. Одоо нөгөө нэг хүн болгон л дээ одоо нөгөө нутаг усандаа нүүдлэх одоо гүүх сэлгэх зүйл бас ихснэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө нэг бүгд л ер нь бол ийм бодолтой байгаад тахаар нөгөө байраа булаацалдах. Одоо зөвхөн нөгөө нэг яг байр гэдэг зүйлч биш. Одоо хүн болгон л одоо нөгөө хөрөх зорих тийм одоо хүссэн төрсөн тийм зүйл байгаа. Одоо байр суурьны хувьд ч гэсэн тийм учраас одоо тийм хүсэл төрж байгаа учраас аливаа нэг зүйлийг булаацалдах зөрөлдөх зүйл гарч магадгүй. Энэ хэрэг тэгвэл бас илүү ширүүнч байх магадaltaй байж болно. За тэгээд нүүх суудал байраа сэлгэхэд ч гэсэн сайн ч гэсэндээ бас бодолтой байх хэрэгтэй. За тэгээд ууршлах ахих үүлэндээ бас сайн анхаарах хэрэгтэй. За энэ чинь бас илүү бас эрчтэй хурдтай явж байгаа учраас бас хоцорж үлдэх үе те анхаарнаа. За тэгээд одоо нөгөө хоцорж үлдэх үе гээд те одоо юу л дахиулаад л те байгаад ээж болохгүй. Одоо чинь за одоо А гэдэг газраас Б гэдэг газарт одоо морьтоо хүрчихнэ гэхэд одоо шууд л мориол зүтгүүлээд л те ядраад ахтан ингээл ам хөсөн ингээл гочоод ахтан л явуулаад ээж болохгүй. Тэр чинь бас морио дундаа амраана, дундаа л хөсийн нар чинь те. Энтэй адилхан одоо тэр ажил үйлэндээ те би хаана түр амрах вэ, зогсох вэ, би хаана бодох вэ, хаана морио амраах вэ гэдэгтэй адилхан, хаана ундаалах вэ гэдэгтэй адилхан би одоо юу бодох вэ, энийг одоо цаашдаа яаж хийх вэ гэдгээ бас ингэж хурдаа тааруулах хэрэгтэй. Хоцорч үлдэх үегээд юу л бас дайраад иж болохгүй гэсэн үг. Тийм шүү. Унах эрсдэлтэй, чирэгдэх эрсдэлтэй бас байж болно гэсэн үг. Ер нь бол гал морь гэхээр тавьж байгаа сайхан морь гэдэг юм бол ойлгож чадвал нас. За тэгвэл морьжил нь юм байна. Тэгвэл одоо нөгөө гал моринжил гэдэг одоо гал махбод орж ирээд байгаа. Гал махбод нь яг бас дэлгэрүүлж бас ярих юмтай байдаг болов уу? За газар эрчим өөрөө нөгөө гал эрчим нэмэгдэж байгаа. Гал махбод гарч ин тий. За тэгэхээр одоо энэ жил дулаахан халуун илж эрчим юм бол ихтэй байна гэсэн үг. Галч нь өөрөө нөгөө задалдаг, ариусгадаг. Тэгэхээр газраасаа, байглаасаа, нарнаасаа ч гэсэн халуун илж нэмэгдэхээр одоо магадгүй нөгөө зарим
одоо нэг жижиг булаг шанд ч юм уу те энэ жилдээ бас ширгэж магадгүй. Гэтэ энэ хүмүүсийн үйлдэлээс илүү байна уу байглаасаа те өөрөө. Ийм зүйл ажиглагдаж магадгүй. Гэхдээ одоо нөгөө нэг эргээд те за хэдэн жилийн дараа ингээд ус нь гараад ирнэ гэдэг ч юм уу зүгээр нь усан жоохон нөгөө нэг татрах жилэл гэж харж болно. Ширхэн нь шүү дээ тийм. Баг зэргийн жимх юм уу? За тэгээд одоо нөгөө газар өөрөө одоо нөгөө нэг гал илчтэй хүчтэй байна. Одоо байгалийн эрчмээрээ ч гэсэн нөгөө нэг одоо Джон Сибол ингээ үргээгдэх, цэвэрлэгдэх те ийм зүйл байна гэсэн. Тиймд одоо нөгөө нэг сэвэ үргээх гээл одоо нэг аягүй хүч эрчим ингэж нөгөө нэг зарцуулж исэн бол одоо нөгөө нэг энэ байгаль талын эздүүд ч гэсэн өөрөө нөгөө одоо тэр сэв зүйл бол үргээчих цэвэрлжихтэй хүчтэй байна гэсэн үг. Одоо тийм болохоор хээр мордохдоо хээр явахдаа тий байгальтаа гарахтаа ч гэсэндээ зөөлөн болгоомжтой байх хэрэгтэй. Буурлахтаа ч гэсэн гал асаахтаа ч гэсэн болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээ хээрийн ер нь бол ёс зээрээ сайн анхаарах хэрэгтэй. Нөгөө булаг шаанд бас ширгэж магадгүй гэдэг шүү дээ. Газар тал гал эрчим их нэмэгдчихээр тийм болохоор усандаа бас гамтах хэрэгтэй. Ус жоохон татаж магадгүй гэдэг шүү дээ. Энэ их зүгээр шүү. Бас яг усандаа гамтаа байх гэдэг. Тийм. Тэгээ бас зарим талд яг гам болж магадгүй. Гал эрчим нэмэгдэж дээ ус жоохон татарч байгаа учраас ийм байж магадгүй. За бас нөгөө халуун хий шар бадган те би байдаг. Одоо нөгөө халуун шар давмгай битээ хүмүүс бол илүү хоолндоо бас анхаарах хэрэгтэй энэ жил. За. За бадган давмгай битээ бол хавнаж бөөр өвдөд байдаг хүмүүсийн хувьд бол халуун хөрсөнд хөвтөх тий одоо нутгийн шороонд хөрөөнө гэдэг шиг нутгийн шороонд хөрөөх халуун усны тэр шавар домжлогоо тий халуун ус одоо халуун аршин халуун шавар энэ зүйл бас сайн. За хий давмгай хүмүүс бол нөгөө нэг галын элчийг ашиглаад илүү сайн биендээ тогтоогоод авах хэрэгтэй. Хийгээд авах хэрэгтэй гэсэн. Энэ одоо нөгөө халуун энэ нөгөө гал элчийг ашигласан одоо энэ анагаах дом тий боломжтой анагаах дом ч гэсэндээ энүүгээр ангаавал илүү нөгөө нэг хурдан бие илааших юм магадaltaй. За тэгээд энэ жил бас ер нь одоо нөгөө нэг ирчүүдтэй илүү нөгөө сүлдээ барьж тий цэвэрлэх зүйлээ цэвэрлэж явал зүгээр. Яг л сүлдээ дээрээ барил яг нөгөө ёсоо тэргүүндээ ёроолтой гэдэг шиг тэгж явал зүгээр. За тэгэд ан авлахтаа бас боломжтой хэрэгтэй. Ам зоогоох ч юм уу тий. Одоо амтны аймаг нь яг нөгөө одоо хөвшнийг нь л агнадаг штэ тий харж агаад одоо тийм үдл ан хийн нүхээс биш яг нөгөө нэг одоо өөрийн тэр сүлдэнд те талын сүлдэнд ер нь бол ном шаагаагаад буу шаагаагаад хэрэггүй гэсэн үг. Дуул устаагаа ч гэсэн нөгөө нэг тэмцэлтэй хүмүүс ч гэж магадгүй. Ер нь бол зөрчил тэмцэл бас дайсан нацлах гарч магадгүй гэдэг байгаа шүү дээ. Ингэж бас магадгүй учраас эндээ анхаарах хэрэгтэй. За тэгээд би ярьсан дээрээ халуун шар биетэй хүмүүс хоол одоо анхаарах хэрэгтэй. Илүү нөгөө тийм их бүр хит халуун чанарын дадууны мах ч юм уу бүр шарсан хуурсан тостой ч юм уу ийм зүйл идээд хэрэггүй. Цаанаасаа байгаль нь гал ирчим нэмж байгаа болохоор за эндээ яаж анхаарах хэрэгтэй вэ гэвэл усны чулуу, хүүхч чулуу зөвл ер нь сайн. Бас ус ирчмийг бас ингэж таваад ингэж үзүүл. Одоо энэ бас нөгөө голын мүлгэр чулуу. Мүлгэр чулуугаараас нөгөө энэ хүзүү хуйн те эднэрээ ингэж даарж гүйлгэж арчвал бас зүгээр. Модоор бас гүйлгэж арчвал зүгээр байдаг. За тэгээ ер нь бол моржилдээ одоо нөгөө химэр сүлд сэргээх тахих үүлэндээ сайн. Одоо эхлээд хэлжсэндээ одоо нөгөө химэр тахилга энэ зүйлүүд бас моржилдээ хийгдэх байх. Энэ үүлэндээ ч гэсэн сайн. За мөн нөгөө нэг мал амьтанд ус тавьж өгөх бас сайн. Энэ бол буян хурааны жил. Нөгөө ус татгана гэдэг байгаа шүү дээ. Ус татаж магадгүй гэдэг. Тийм болохоор мал амьтанд ус тавьж өгөх үүлэнд бас сайн. Энэ бас буян хураанаа. За нэг анхаарах юм нь бас нэмээд их юм бол нөгөө нэг хамаагүй шинээр гал асаах, тамгалах үйл зүйлэнд те анхаарах хэрэгтэй. Ус сэлгэнүүлэх аюултай. Угаасаа нөгөө нэг ус нь баг татраад эхэлнэ. Ингээд нөгөө усууд чинь усаа яа гэж идэл гал асаагаал те тамгалал хамаагүй
бас ингэж ээж болохгүй. Тэгэхээр нөхээр гал асаахтаа болгоомжтой бэ гэдэг агааны хамаагүй ингээл газар газарт очиод гал асаагаал тий гэдэг бас болохгүй гэсэн үг. Ингээд ярьсан шүү дээ. Тэгэхээр би шар ихтэй байхгүй юу? Нэмээд бас юу энэ одоо жилдээ анхааруул цохимтой болов. За одоо нөгөө шар биетэй даралт ихтэй бол одоо нөгөө халуун гал ирчин таших хүмүүстэй хүмүүс ер нь бол халуун зүйлээс холхон байвал зүгээр аль болох нөгөө нэг өндөр сэрүүнээ бараадад тий байвал энэ бол зүгээр. Бас нэг талаараа энэ нөгөө гал ирчимний мэднэгээд байгаа нь одоо нөгөө нэг биет байх тэр ирчмийг ширэглэхтэй одоо гал ирчмээрээ цэвэрлэн гэдэг штеп. Ингэснээрээ яг тэр нөгөө нэг бас хар ирчим суугаад байвал тэрийг бас нөгөө нэг тэр байгалийн ирчимдээ цохигдоод гал ирчимтэй цохигдоод ингэж үүрэг нь одоо шинэ сайхан санаа сэтгэл төрөхөд нөлөөлнө ч юм уу. За энэ одоо гарч байгаа гал моржил бол ерөнхийдөө эдгээр зүйлсээ ингэж санаж бодож явбал хэрэгтэй ийм жил байх нэ товчоор хэлэх юм бол. Тэгэхээр сонсогч хүмүүс одоо үүн ярианаас илүү өөрсөндөө одоо энэ соёл, ёс заншил мөн Монгол өв соёл уламжлалаа ингээд дээдэлж, ёрлож ингэж явах нь байна гэдгийг мөн одоо энэ подкастнаас сонссон баг. Танд одоо сонсогч хүмүүндээ илүү бас яг ингээд дүгнэлт болгоод за ийм юм захиа гэд ийм ярих зүйл байвал түмэндээ бас хандаад нэг өөрийнхөө үгээр хэлнэ үү. За подкастныхаа яг богино цагт тааруулаад ер нь бол аль болох цагаан сараар яг ямар ёстой байдгийг гэдгийг жоохон одоо хүмүүсийн нөгөө мэдээсээ хараасаа бас нөгөө мэдээд аваасаа сонсоосаа гэсэн үүднээс аль болох товчлоод тий яг хүмүүсийн за үнийг бол мэдэх бахтаа гэсэн зүйл аль бахан ингээд орхиод энэ бол товчлоод энийг яг мэдээд аваасаа гэсэн зүйлээ бас багтааж ярихыг хичээлээ. За гал моржилийнхаа өнгийг ч гэсэндээ бас одоо товчлоод үүнийг анхаарад яваарэ хэрвээ ингүүл ийм шүү гэд бас багтааж хэлхийг хичээлээ. За тэгээд сонсогч олон маань ч гэсэндээ цагаан сараараа сайхан битүүний осондоо тий илэрээ далдаараач тэр одоо сэв буртаг зүйлээ гээгээд одоо энэ өнгөрч байгаа могоо жилээ сайхан үдээд за тэгээд шинэ цангаал морь жилээ цогтой золбоотой эрчтэй хүчтэй зорьсон зоригтой тий сайхан ухтаад урах нарнаатай тий уралдад сайхан босоод тэнгэр газартайгаа мэндэлж ёслоод тий сайхан ёсоо байраад хүндлээд за ингээд сайхан гал моржилээ ухтаасай гал моржилдээ ч гэсэн сайхан эрчтэй золбоотой одоо сансан зорьсонтой хүрсэн тий сайхан морио ташууртаад дахиулаад зорих газартаа очисон ийм сайхан жил байгаасай гэж хүсэж байна. Ямар сайхан юм бэ? Ийм сайхан одоо ерөөл бас ийм сайхан сэдвийг хөндөнд хамт ярилцсанд талархлаа. За баярлалаа. Энэ удаагийн дугаараа үгээр өндөрлөж байна. Гал морин жилдээ та бүхэн минь элгэрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан ажлан золгож буй энэ жилдээ ашид мөнх амгалан байж аривжин дэлгэрэх буян хишигтэн алтан нар мэт мандан бадарч гал голомтон бадарч гадаа мал тан өсөж гэр бүл тан инээд хөрөөр бэлгэж гэгэн бүхнээр дүүрэн эрүүлэнх элбэг хангалуун сайхан шинлээрээ гэсэн сайхан өрөөлөөр өндөрлүүлье. За та бүхэн маань бидний подкастыг дэмжин subscribe дараарай. Мөн өөрсдийнхөө бас асуумаар мөн ийм сэдвээр бас сонирдё хэмээн хүсэн байгаа зүйлсээ бас комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсэж байна. За та бүхэнд дараагийн дугаараар удахгүй уулзалтаа түр баяртай.